Мөнхийн эзний хувиршгүй үнэнч хайр. Мөнхийн эзэнд талархагтун учир нь тэр инэрэнгүй нинжин сэтгэлтэй хувиршгүй үнэнч хайр нь үеийн үед үргэлжлэнэ. Мөнхийн эзний хүчээр эрх чөлөөтэй болсон хүн түүний хүч чадлаар хүстэн дайсныхаа савраас мултарч гарсан хүн улс үндэстнүүдийн дотроос цуглуулж авчирсан хүн бүр зүүн баруун зүгээс өмнө хойд зүгээс түүний цуглуулсан хүн бүр энэ үгийг хэлэх болтугай. Зарим нэг хүмүүс нь оршин сууж амьдрах хот суурингач ололгүй эзгүй хээр цөлөөр иш тийш цэнүүчилж байв. Өсөж цангаад тэд сэтгэлээр унаж гүйцсэн. Хүнд байдалд ороод тэд мөнхийн эзэн рүү хандаж тусламж ирэн орилоход нь зовлон гуниас нь тэр чөлөөлж өгсөн мөлий. Мөнхийн эзэн тэднийг оршин суух хот сууриндаа очин очтол нь хөдөлсөөр шулуун дордон замаараа удирдан дагуулж явсан. Тиймээс түүний хувиршгүй үнэнч хайрын төлөө хүмүүн төрлөختний төлөө гэж хийсэн гайхамшигт үйлсийн төлөө мөнхийн эзнийг тэд магтан дээдлэх болтугай. Учир нь гэвэл тэр цангасан хүнийг хандлан ундаалж өлссөн хүнийг сайн сайхан зүйлээр затгадаг болов. Зарим нэг хүмүүс нь дарлал зовлонд нухлуулан төмөр гинжинд хөлөөлөн эрхчлөөгүй хоригдл болж түнэр харанхуй орчин бүрэнхий шоронд орцгоосон. Учир нь гэвэл тэд ертөнцийн эзний хэлсэн үгийг эсэргүүцсэн. Бүхний дээд түүнийхээ заавар зөвлөгөөг үл ошоосон болов. Тиймээс тэр тэднийг хүнд ажилд сэтгүүлэн сэтгэл зүрхийг нь мохооход унан тусах үед нь өргөж авах хүн гарсангүй. Тийхүү тэд хүн зовлон үзээд мөнхийн эзэн рүү хандан тусламж ирэн орилоход нь зовлон гуниас нь тэр чөлөөлж өгсөн болов. Мөнхийн эзэн тэднийг түнэр харанхуй орчноос нь бүрэнхий шоронгоос нь гаргаад боолын гинж хүлээсийг нь тасар татаж хайсан. Тиймээс түүний хувиршгүй үнэнч хайрын төлөө хүмүүн төрлөختний төлөө гэж хийсэн гайхамшигт үйл хэргийн төлөө мөнхийн эзнийг тэд талархан магтах болтугай. Учир нь гэвэл тэр өөрийнхөө хүмүүсийг чөлөөлөхийн тулд хүрэл хаалгыг чивддэг. Төмөр сараалжийг ч хуулдаг. Зарим нэг хүмүүс нь тэнэг мунхыгаа ирэхээр гэмт амьдралын замд орж үйлцэн гимээсээ болоод гай золонд унсан. Хоол унднаас гараад тэд үхлийн хар булшны ирмэг дээр тулж ирсэн. Хүнд байдалд орохдоо тэд мөнхийн эзэн рүү хандан тусламж ирэн орилоход нь зовлон гуниас нь тэр чөлөөлж өгсөн болоо. Мөнхийн эзэн тушаалаа хэлэхэд өвчин зовлонгоос нь салган үхлийн булшнаас наварсан. Тиймээс түүний хувиршгүй үнэнч хайрын төлөө хүмүүн төрлөختний төлөө гэж хийсэн гайхамшигт үйл хэргийн төлөө мөнхийн эзнийг тэд талархан магтах болтугай. Баяр талархлаа тэд өргөл болгон бариад магтан дуулах дуугаараа түүний үйл хэргийг тунхаглан зарлах болтугай. Зарим нэг хүмүүс нь далаа тэнгисийн усаар арилжаа 8 хийн хөлөг онгоц хөлөглөөд ийш тийш зорцсон. Мөнхийн эзний үйл хэргийг нүдэрээ тэд харсан. Гүн усыг тэр хэр зэрэг гайхамшигтайгаар удирдан залхахыг нь үзсэн. Мөнхийн эзэн тушаалаа буулгаад далайн давлгааг оволцуулан хар салхи салхилуулдаг. Далайн хүчит давлгаа тэнгэр тултал оволцонд тэгснээ доош буугаад усны ёроолыг хамхахт нь ёрой муу юмтай хүнд байдалтай тулгархтаа хүмүүсийн зүрх мохож согтуу мэд дайвалцаад унан тусч байсан. Мэдлэг чадвар нь ийхүү үүгээр дуусгарлсан. Хүнд байдалд ороод тэд мөнхийн эзний зүг хандан тусламж ирэн орилоход нь зовлон гамшигаас нь тэр чөлөөлж өгсөн боллоо. Мөнхийн эзэн тийхүү хар салхийг номготоход нь далайн шуурга намжсан. Нам гүмийг ирэхэд нь тэд баяр хөөртэй байсан. Мөнхийн эзэн тийхүү зорьсон газарт нь тэднийг хөргөж өгсөн боллоо. Тиймээс түүний хувиршгүй үнэнч хайрын төлөө хүмүүн төрлөختний төлөө гэж хийсэн гайхамшигт үйл хэргийн төлөө мөнхийн эзэн тэд талархан магтах болтугай. Мөнхийн эзний хүнддэхээр цугласан олонний өмнө тэд магтаал өргөн барьж алдаршуулах болтугай. Израилийн ард түмний ахлагч нарын өмнө тэд талархлаа өргөх болтугай. Оршин суугч хүн ард нь хорон муу үйл хийвэл мөнхийн эзэн тэр нутгийн гол мөрнийг ширгээн цүл хээр болгодог. Булаг шанттай газруудыг нь ангамл хөрс болгодог. Үржил шимтэй газруудыг нь хужир заран болгодог. Мөнхийн эзэн бас хүү хээр цүл газрыг нуур цөөрөмтөө болгож ангаж хатсан газрыг нь булгийн усаар ундалдаг. Улмаар тэр өлөн хоос нэгнийг тийш наваач нь сууршуулгаад оршин суух хот суурингаа хүмүүс барьж босгодог. Ингээд тэд тариан талбайд үр цацаж усан үзмийн модод суулган өр өгөөж ихтэй ариун ургац хурааж авдаг. Түүний ерөөлийн үр дүнд тэд өнөр өтгөн ам бүлтэй болдог бөгөөд мөнхийн эзэн тэдний мал сүргийнхэн тоо толгойг хүртэл
цөөрүүлэхгүй байлгатаа. Гэтэл дарлал мүлжлэг, бэрхшээл зовлон уйтгар гунгаас болоод тэд тоогоор цөөхөн болоод ядууран дороцдог билээ. Мөхийн эзэн тэгтэн дарлал нь хулж буй хаад ноёдод жигшил зэвслээ харуулахдаа зүг чигээ олохгүй цөл төөрсөн мэт болгодог. Харин мөхийн эзэн гачигтад зовсон хүнийг дарлал мүлжлгөөс нь чөлөөлөн ам бүлийг нь олшруулан хонин сүрэг мэт өнөр өтгөн болгодог. Шулуун шудраг хүмүүс өвнийг хараад баярлахад нь хорон үтгээдүүд бүгд амаа таглахаас өөр аргагүй байдалд ордог. Цэцэн мэрэгэн хүн байвал энэ бүхнийг эргцүүлэн бодцгой. Мөхийн эзний хувиршгүй үнэнч хайрын тухай хүн бүр эргцүүлэн бодох болтугай.